Монголын уламжлалт сар шинийн баярыг ухтан жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй сар шинийн өнгө 2023 цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлт болж хэрлэн намын бизнес төвд 2 дугаар сарын 14-өөс 19-ний хүртэл үргэлжлэх юм. Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын их хурлаас дэмжин баталсан хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг энэ хөдөлгөөний хүрээнд төр засгаас бодлогоор дэмжих энэ ажил та бүхэн бас өөрсдөө шалтгаалсан зүйл дээр идэвхтэй оролцоорой гэдгийг та бүхэндээ хичээгүүлэн загч байна. За ялангуяа ингээд хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүнсний чиглэлээр хөдөө аж ахуйн чиглэлээр жилийн 3% хөнгөлөлтөө эхний жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ийм тоног төхөөрөмж шинжил хийх үндсэн хөрөнгө барилга байгууламжтай болоход нь зориулж хөнгөлөлтөө зээлийг ингээд олох энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Тийм учраас та бүхэн захимаар эндээ оролцож манай жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвөөс зохион байгуулалтын сургалтанд та бүхэн маань идэвхтэй оролцож технологийн шинжил хийх бусад хөрөнгүүдээ нэмэгдүүлэх чиглэлээр та бүхэн маань тодорхой ажил хийхэд бас юм боломж бол байгаа шүү. Яагаад гэвэл эх онцлогдод төрийн тэргүүнээс эхлээд улсын хурал энэ чиглэлээр дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг болоё гэдэг энэ зорилтыг дэвшүүлж байгаа учраас энэ том зорилтын хүрээнд бидэнд бүгдэнд нь бас боломж гарч байгаа гэдгийг та бүхэндээ онцгойлон хэлье. Сар шинийн баярыг ухтсан үзэсгэлэн худалдаанд 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд 6-аас 8 төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Дорнод аймгийн Цэсэг даргын тамгын газар, Хэрлэн сумын Цэсэг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Дорнод аймаг дахь салбар танхим хамтран зохион байгуулж байна. Үйлдвэр эрхлэгчид буюу яг жижиг бизнес эрхэлж байгаа ийм хүмүүст бол үзэсгэлэн худалдаа маш давуу тал болдог. Үзэсгэлэн худалдаан дээр бид нэр яг өөрсдийгөө тодорхой хэмжээнд таниулж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж яг нэрийн хуудас болж өгдөг. За ээжүүдийн урлаг маань болохоор залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап хөтөлбөрөөс 2019 онд санхүүгийн дэмжлэг авч үүсгэн байгуулагдсан. За өөрөө бол би гар урлалыг үйлдвэрлээд бол 7 жил болж байгаа. За стартап хөтөлбөрт оролцоод яг ээжүүдийн урлаг гэдэг нэртэй болоод 5 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээ Монгол дээл гэсэн 3-4 төрлийн юмор орж байгаа. Тэгээд энэ эмэгтэй дээлүүд маань нэг 4-5 нэг наснаас 5-6 насны хооронд 65 мянга гэж байгаа. Эрэгтэй дээл маань бол бас нэг насаас 4 нас хүртэл 60 мянга хасаараа. Манайх бол хэвэн боо, евэн, бурамтай евэн тэгээд боорцог бас хийдэг юм манайч. Энэ юугаар л оролцож байна. Тэгээ энэ үдсэн худалдаа бол их аж ахуйтай 2-3 жил явагдаагүй шүү дээ. Одоо тэгээ явагдаж байгаа баяртай байна. Энэ жилүүд манайх бол ингээд 1500 янз бүр үлэн 5000-аас 25000 ингээд хамгийн тов юм. Тэгээд нэг ширхэг авсаа бол 4500 яаж байна. Тэгээ одоо нэг юуны бүтээтгүн материал бол 30% нэмэгдсэн учраас энэ жил бас нодон бол 3500 байсан. Манай энэ жил 4500 ийм их байдалтай л байж байна.